За энгийн бутархайн за үржих үйлдэлийн талаар үзье. За энгийн бутархайн үржих үйлдэлийг хийхдээ яах вэ гэхээр за хоёр энгийн бутархай. За байгаа гэж үзье. За 2-ны 1-ийг үржих нь 4-ний 3. За энгийн бутархайн үржих үйлдэл бол за нэмэх болон үржих үйлдэлийг бодох юм бол харьцангуй хялбар байдаг. Өөрөөр хэлбэл ямар үйлдэл хийх ёстой вэ гэхээр хүр төрөөр хуваарийг хуваараар үржүүлэхэд л болно гэсэн. Өөрөөр хэлбэл 2-ны 1-ийг 4-ний 3-аар үржүүлнэ гэдэг нь 1-ийг 3-аар үржүүлээд 2-ыг 4-оор үржүүлнэ гэсэн. Тэгэхээр эндээс хариу маань бол 8-ны 3 гарах нэ. За дахиад өөр нэг үйлдэлийгээд үзье. 6-ны 5-ыг үржих нь 2-ны за 7 гэсэн үржүүрийг хооронд нь үржүүлээд үзье. За тэгвэл дахиад хүр төрөөр буюу 5-ыг үржих нь 7, 6-ыг үржих нь 2 буюу эндээс 35, 12 гэж гарах нэ. За тэгэхээр дөрвж үйлдэлийн хувьд бол юм байна. За харин хуваах үйлдэлийн хувьд яах вэ гэхээр за хуваах үйлдэлийн хувьд жишээ нь за хуваах үйлдэлийг өөрөөр биччихье. За 6-ны 5-ыг хуваах нь 2-ны 7 байлаа гэж бодъё. За ийм байх юм бол бид нар хуваагдаж байгаа буюу хуваагдаж байгаа тоо бол хэвээр нэг чинь энэ тохиолдолд 6-ны 5 маань бол хуваагдаж байгаа тоо. Харин хувааж байгаа тоогоо бол байрын солиод үржүүлнэ. Юугийнх нь байрыг солих вэ гэхээр хүртүр хуваар хоёрын нь байрыг хооронд нь солино. Тэгэхээр энэ бол 7-ны 2 болоод үржүүлэгдэнэ гэсэн. За үржүүлэх үйлдэл бол буцаад өмнөхтэй байдал хүртүр дээр байгаа тоонуудыг хооронд нь үржүүлнэ. Хуваарт байгаа тоонуудыг хооронд нь үржүүлнэ. За эндээс бол 42-ны 10 гарч байна. За тэгэхээр хуваах үйлдэлийг хийхин тулд хуваагдаж байгаа тоог хэвээр нь бичээд за үржих тэмдэг тавиад хувааж байгаа энгийн бутархааны хүртүр хуваарийн байрыг солино. За жишээ нь 2-ны 1-ийг хуваах нь 4-ний 3 гэх юм бол энэ нь 2-ны 1-ийг буюу хуваагдаж байгаа тоогоо хэвээр нь бичээд үржих нь хувааж байгаа 4-ний 3-ын байрыг сольж 3-ны 4 болно гэсэн үг. Ингээд хооронд нь үржүүлнэ. 1-ийг үржих нь 4 хуваах нь 2-ыг үржих нь 3 тэнцүү 4 6 буюу 6-ны 4 болж байна.